За сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Улаанбаатар хотод 2022 оны 2 дугаар сарын 22-ны 2 дахь өдөр байна. За тэгээд энэ бол их онцгой өдөр гээд их сошиалар яваад байгаа шүү дээ. Тэгээд яг энэ цаг мөчид 11 цаг 8 минут болсон байна. Энэ цаг мөчид та бүхэн яг хаана юу хийж явж байгаагаа хэлцгээхүү. За бүгдээрэнд минь өдрийн минь төргий. Өнөөдөр үнэхээр гайхалтай сайхан өдөр тохиож ах шиг байна тий. За Токио хотод бас муу ялгаагүй 2 сарын 22-ны 12 цаг 8 минут болж байна. Яа. Америкийн нэгдсэн улсад 2 сарын 21-ний оройны 22 цаг 08. 22 цаг 08 минут болж байна. Би яг одоо Мичхонхны бод дээр Вашингтон DC орчоод аялжаад яг гэрөөгөө буцаж явах юм. Хааба тэгээд энэ цаг нь болсон болохоор ингээд гэтээ яж амжихгүй онгоцны бод дээр мөнгө жонгосоос буугаад одоо яг гэж одоо юм цав авсан. Окей, тэгэхээр өнөөдөр 2-2 гэсэн юм онцгой өдөр зүгээр гоё өдөр юм бэ. За дараагийнхаа яриаг юу ховыг базан шүү гэж тохирцсон. Тэр яг ямар сэдвэр яаж хийх юм мэдэхгүй байж байгаа. За хоёрын таатай юм чи хос гэсэн сэдвэр хийчихье гэж шууд ярьсан байгаа те. Тэгэхээр одоо хэдүүлээгийн дөрвөлээ байгаа боловч хоёр нь хостой, хоёр нь гэр бүлтэй, хоёр нь ганц бие байгаа те. Тэгэхээр гэр бүлтэй болон ганц бие хүмүүсийн хувьд дандаа л 2-2 одоо гэр бүлтэй болон ганц бие хүмүүсийн хувьд хос гэсэн ойлголт ямаргүй байна. Ер нь тэр талаар хэдүүлээ нэг төвчгөө яриад өнөөдрийн яриаг өндөрлөлтэй. За Томас эхлэе да. Чис эхлэндээ. За хосоо ер нь нөгөө хос гэдэг юм чинь нөгөө бүх юм хосоор ингээд байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүсийн эргэтнүүд хүртэл хосоо хахад зүгрэх ганцаараа ганцхан байдаг гэдэг. Тэгээ нөгөө яагаад хүн хостой болдог вэ гэхээр би зүгээр сонсч ирсэн нэг ижил зүрх таагаад тэгээ тэр зүрхээ олохоор одоо хосоо оллоо гэж ярьдаг. Тэгэхээр нөгөө хүмүүс ч гэсэн хосоороо нөгөө ганц мод гал болохгүй ганц хүн айл болохгүй гэж ярьдаг тий. Тэгэхээр тэр бодвол одоо цаанаасаа эрэхтэй жоохон энэ зүрхүүд хослно гэдгийг тэлрүүлсэн байдаггүй ахал та. Тэгвэл зүгээр миний харж байгаагаар бол яг хүн өөртөө ижлэх бас нэг зүрхийг хайж аваад тэгээд тэр бүх эрхтнүүд нь хосоогоотой адилхан зүрх маань хос олохоор л хосоо оллоо гэдгийм байна даа л гэж бодож байна. Тэгээ нөгөө та нар санаж гинөө хүний нөгөө хамгийн нандин хурууга зүүдэг бөгөж бол бидний нөгөө ядам хуруу байгаа шүү дээ. Тэгээд ядам хуруу яг хүний зүрхтэй холбоотой байдаг гэж бас сонссон. Тэгээд тэр хүмүүс хосууд тэр бөгжөө ядам хуруундаа зүгдэг байх нь тий одоо хайрын бэлэгдэл хамгийн өмнө ч хуруу гэдэг. Тэгээ нөгөө ийм дасгал хийдэг чинь нөгөө хуруунуудаа ингээд зөрүүлээ дунд хуруугаа зөрүүлчихэд бус хуруунуудаа ингээд салгахаар бүх хуруунууд салаад иддэг. Харин ядам хуруу салахгүй байгаад салаад байна. Үгүй бүр ингэж энэ нөгөө долоо хуруу шиг, эрхийн хуруу шиг, чигжийн хуруу шиг ингэ салахгүй байгаад дээ. Хүчээр салгаад дээ. Тэгэхээр дунд хуруугаа дутаа хатсан байх гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ нэг сургалтын дээр багш маань тэгж ярьжсэн нөгөө хүний хамгийн үнэн ч хуруу бол ядам хуруу байдаг. Тийм учраас хосууд бүгжөө бас ядам хуруундаа зүудэг гэдэг. За миний ойлголт юм байна. Тэг бус руугаа нийлүүлчихэд яг ингэж яагаад яана гэхээр салахгүй юм байна. Яагаад тий. Жижигчэн хуруугаа ингэж нийлүүлж байгаа жоохон салгуудаас салахаар. Тэч гэдэг тий. За Тичкагийн хувьд хосын талаар хосыг яагаад өдөө подкаст явна вэ? Ямар шалгуураар хостой болохгүй байна вэ? чинь нөгөө миний санаа зургаар болохгүй болохоор би хостой болохыг хүссэн гэсэндээ яг начиг хүн хайж байгаа хүн ингээд одоо олохгүй юм яахгүй. Тэг хүмүүс болохоор амар буруу ойлголт яваад идэг. Миний хараад амар одоо үсгүйгээл би тоохгүй ингээд ерөөсөө тийм биш. Нэр тийм байгаагүй. Тэгээд би болохоор нэг хоёр хүн ингээд хоёр талаасаа ингээд аюу төгтөө ойлголттой ер нь хосын
харилцаа, хосын Бид амьдрал нар гэдэг бол өөрөө өөрсдийнхөө л тайлбарлах гэсэн. Бусдаар л энэ хос гэдэг хосын харилцаа чинь бүр амар том шинжлэх ухаан шиг. Харин амар ингээд амар том болохоор яг хаанаас нэг юм мэдгүй. Түрүүнд эгээ хичтээд би нэг 10 жилдээ сонсч байсан. Эмэгтэй хүний ядам хурууны ганц удаа эрэгтэй хүний 100 гаруй ядам хурууны эрэгтэй хүний баруун гаруй ядам хурууны ганц удаа явсараа зөвхөндөө үрдэг гэж. Тэгээд тийм болохоор нэг эмэгтэй хүн 100 гартаа эрэгтэй хүн баруун гартаа ядам хуруунда бүгдлүүдэг гэж би сонсч байсан. Тэгээд хосын тухайд гэх юм бол юу юм бэ? Яг хоёроос яа одоо чинь яагаад тосгүй байгаа гэдэг тал дээр бас яг ингээд начиг хүн хайж байгаа хүн одоо мэдээж бас миний бас хүсэж байгаа хүн байгаа шүү дээ. Яг ингээд надтай адилхан сонирхолтой, адилхан зорилготой. Ингээд нэг гэрт ингээд хамт байгаа гэхээр тийм ингээд хос гэсэн үг биш шүү дээ. Яг нэг зүйлийг хүсээд, нэг зүйлийг мөрөөдөөд, нэг зүйлд алхмаар байгаа. Тийм хүнээс олж авахгүй бол ингээд сэтгэл хөдлөөр хүн дурдаад хамт байдаг тийм. Хэсэг хугацааны дараа би ийшээ явмаар ингээд нүггүй би ийшээ явмаар. Тэгэхээр яах юм? Хин яг өөрийнхөө мөрөөдлийг зорилгоо юугаа орхихын зорилгостой их тохиолдолд эмэгтэй хүмүүс зорилгоцдаг. Гэхдээ тийм шийдвэр сонголт гарахгүй дунд анхнаасаа амар сайн ярилцгаад яг л нэг зүгтээ хамт явахыг хүсэж байгаа хүнээ олоод тэр хүнтэйгээ нэмдээд тэр зүгтээ явах юм бол урт удаан аз жаргалтай хосын амьдрал оршин тогтох юм болоо да гэж бодож байна. Товчхондоо гэвэл амар философик үү шүү дээ. яа нэг жохоо. Манай гайгийн беби үйлээд цааш явж шүү болоо тий. За миний хувьд гэх юм бол одоо хостойгоо хамгийн удаан амьдарч байгаа гэхгүй юу дээ. 10 оноос хойш 12 жил болж байна. Тэгэхээр яг хос гэл тэгэхээр би сая нэг юм санаанд орлоо л да. Хамаг оюутан 1-р курстай хадлуу нэг гэртүү гэрийн сүмнэр офис би нэг ажилладаг байгаагүй юу. Тэгэхэд тийм нэг Канадын байсан баха тийм блогер залуу аялж явж таарад тэгээд надаас ингэж асуужсан байхгүй юу? Чи хайрыг юу гэж ойлгодог вэ гэдэг чи жоохон байсан шүү дээ. Юуны 1-р курсын оюутан гэдэг чинь жоохон байхад чинь тэгж асуужсан байхгүй юу? Чи хайрыг юу гэж ойлгодог вэ гэдэг. Тэгээд тийм видео хийгээд тэр хүн орон орны хүнээс тэгж асуусан юм шиг одоо бодоход. Тэгсэн чи би тэгж хариулсан гэнэ. Хайр гэдэг бол ерөөсөө л итгэл гэл. Одоо би амар сайн санаж байгаа байхгүй юу? Одоо бодоход бараг тэр буцаагаас санаад өөртөө хэлмэрч юм шигтэй. Би биэндээ ингээд яг итгэл юм бол тэр хайр болно. Одоо ямар ч хэцүү зүйл байсан, сайхан зүйл байсан, ямар нэг байдлаар биэндээ итгэх юм бол тэр хайр болно гэж би хариулж ирсэн байгаа байхгүй юу? Сүүлд нь тэр нөгөө нэг блогер залуу над руу ямар ч линк эднэр имэйлээр өгчээсэн санагдаад байгаа яг тэр нөгөө блогийнхоо. Тэгээд улс орон болгоны насны өөр насны хүмүүсээс хайр гэдэг ойлголтыг асуугаад тэгээд тэрэндээ хариулт авсан тийм сонирхолтой блог байсан. Тэрийг эргэж харж үзэхээс яг л сая л миний санаанд тэгж буулаа. Тэгээд мэдээж хосын амьдрал гэдэг бол яг түрүү чи та хоёрыг хэлсэн шиг те одоо ингээл би биенийхээ яг хүсэл зорилгот нь нийцсэн тэр хүнээ хайж олоод хослон амьдрна гэдэг бол маш хэцүү. Амьдрал ямар заавартайгаа ирэх биш. Биднэрт ч гэсэн одоо ингээд хослон амьдарч байгаа хүмүүсийн хувьд бол маш их асуудал байдаг тийм. Үзэл бодлын зөрчилдөөн байна, хүсэл мөрөөдлийн зөрчилдөөн байна. Тэгээд би бинээ одоо яг ямар төвшөнд яаж хайрлах нь гэдгийг нь одоо бид нар суралцаал явж байгаа. Тийм болохоор яг тийм юм аа, яг тийм байх ёстой гэсэн юм хорвоо ярьсан дээр байхгүй байх гэж бодож чинь ягаад гэвэл хүн төрлөختөн чи яг 1% шүү дээ тий. Тэгэхээр тэр хос болгоны хоорондын харилцаа төвхтэй талаараа төвхтэй, аз жаргалтай талаараа аз жаргалтай ингээд өөр байна. Хүн одоо айл болгоны амьдрал бас л яг өөр асуудалтай байх гэж бодож байна. Тэгэхээр яг хос гэлэхээр дандаа сайн сайхан юм ярихаас илүү бас айл болгонд л асуудал байдаг, хосууд болгонд л асуудал байдаг тий. Амьдрал ямар заавартайгаа ирэх биш тэр асуудал болгоныг ингээд дараагийнхын төвшин шийдээл айтайхан явах нь л одоо хосын болоо даа л гэж бодож штэ. Одоо юу ч ярьч үү. За гайг хос гэдэг ойлголтын талаар. За түрүүнд нэг баруун зүүн гарын бөгж гэдэг дээр санаанд орж ирж ирсэн юм аа гэж хэлчихье. Японд болохоор нэг эрэгтэй ч эмэгтэй ч аль нь зүрхэн талтай авах ингээд зүүн гартай зүгт юм билээ. Зүүн гарынхаа ядам мөрөн зүгт юм билээ. За тэгээд хосын амьдралын тал дээр гэх юм бол одоо жишээ нь би гэрэлтэй хүний хувьд бол одоо бит хоёрын үерхлийн үе шат.
За тэгээд гэрэлтэй батулсны дараах уушаад тэмүүтэ хүүхдээ алсан уушаад энэ гурван амьдрал тийс ондоо. Тэгээд эндээс ингээд ерөнхийдөө ингээд өнөөдрийг хүртэл одоо ингээд 7 жилийн амьдрал идэр гэх юм уу та тий. Энийгээ дөгнөөд хэлгээд одоо ерөөсөө хосын одоо тогтнох зүйл нь итгэлслээс гадна үнж байдал гэж би боддог. Үнж байдал бүр хамгийн чухал ах гэж боддог. Нэг хийнд үнцэнтэйгээр амьдралыг туулна гэдэг нь надад хувьд бол маш чухал зүйл гэж боддог. За тэгээд мөн одоо нөгөө хосууд ингээд анхандаа нэгэндээ таалагдахын тулд өөрийнхөө байхгүй маш их хичээн одоо нөгөө гой сахнаараа байсаар байгаад яг бодит амьдрал дээр гараад ирэнгүүт хоёр шал өөр орчинд өссөн хүмүүс чинь одоо хин хиннийхээ зан характерыг мэдгүй зөндөө олон мэдгүй гаяа мэдгүй бэлгүүнээ гарч ирдэг тийм ээ. Тэгээд тэрийг одоо хүмүүс маань болохоор ингэдэг штэ. Яг анхныхаар нь одоо төсөөлөд лээдэг өөрчлөгдчихдэг. Тэмүүд өөрчлөгдөд гараад ирэнгүүт энэ хүнийг би өөрчлөн гэж яриад байдаг байхгүй. Одоо чинь нэг характер гараад ирэнгүүт энийг нь өөрчлөөд авчихсан бол манай хүн ийм л дээ ярьж ирсэн найзуудынхаа одоо яриаг зөндөө сонсчихсан байхгүй. Манай хүн энэ л ийм дутагдaltaй энийг л өөрчилж чинь хүнийг өөрчлөх гээд байдаг байхгүй. Гэтэл эрэгтэй эмэгтэй хоёр хүн нэг өөр сар дэлхийгээс ирсэн гээд ном хүртлээдэг шүү дээ. Яг тэрэн шиг тэрийг заавал өөрчлөх гээд байх шаардлага байхгүйгээр байгаагаар нь хайрлах хэрэгтэй. Тэрний тулд анханасаа хийндээ байгаараа хайрлагдах чухал юм болов уу гэж хосын амьдрал дээр л ерөнхийдөө одоо ойлголт суралцаж авсан гэх юм уу да. Тэгээ одоо би нөхрөө байгаар нь хайрлдаг гэж ойлгож байна. За баяр хүргэе өстө гоё сэдв ярьлаа те. За тэгэхээр энэ дээрс дахиад би түрүү нөгөө нэг Тичкагийн ярьсан дээрээс нэг асуулт асуумаар байна заяа та хэдэд. Одоо нөгөө нэг түрүү яг ярьсан шүү дээ. Хүн өөр өөр ингэсэн зорилготой тэнгүүтээ би биний мэдхгүй ингээ хамт суучаад би нөгөө зорилго руугаа явах уу чи нөгөө зорилго руугаа явах уу гэдэг ингээ хоёр тишээ явах юм уу эсвэл хэн нэгэн золиослоод нэгнийгээ дагах хэрэгтэй юм уу тэр тал дээр та хэд юу гэж бодож байна? Золиослох ясгүй хинж эрэгтэй эмэгтэй хүн гэхээр одоо ингэж ихэлж байгаа зүйл ингээд эрэгтэй хүнийг өөртөө зорилгоос ингээд мөрөөдлийн үгүй гэж болохгүй. Эрэгтэй хүн гэхээр би чиний одоо амьдралыг аваад явчих чи намайг дагаад тийшээ явчих. Тийм байж болохгүй. Минь зүгээр миний болсон. Хүн болгон өөрийнхөө хүслээр мөрөөдлөөр өөр одоо юу надад гоё таашаалдаг юм чинь тэр зүйлийг хийгээд асралтай амьдрах. Эрэхтэй тэрийг ингээд би энэ хүн хайртай юм чинь ингээд хинж өөрийгөө өгөөж болохгүй. Нэгэнд өөрийгөө алдсан үе яах хаана катар очоод зөвхөн дуна штэ. Нөгөө хүн ингээд чирж явж суулаа дийлхэ байлаа штэ. Тэгээд ингээд бүр тартагтан толгойд гинт ингээд атгсан гараа тавьснаас анханасаа сайн ярьцаад миний очих цэг тэнд байгаа. Миний очих цэг энд байгаа. Тэгээ ингээд нөгөө хүн ингээд хоорондоо ингээд ингэж явсараад чамаагүй ингээд нэг огтлж яах юм бодоо тий. Яг нэг газар хүрэх гээд замд нь ингээд дундаа нэг замаа өөрчилж явсараад нэг газар очиж. Тэгэхгүй өөр газар очиж гэчээд нэг замаар явж ирсэн. Нэг биш юмний зам биш гээд ингээд цаалаа явчихсан амар бороо. Миний батар юм. За яг эсрэг байр суурийг сонсъё. За миний хувьд бол ингэж бодож байна. Яг хүмүүс нэгнийхээ төлөө гаргаж байгаа тэр сэтгэл зүрх сэтгэл хоёр ч бас аюул чухал юм аа шүү дээ. Тэгэхээр хүний нөгөө одоо сэтгэл зүй бас тэр оюун ухаан тэгээд тэр зүрх сэтгэлийн дуудлага гэдэргэж нэг яригадаад байгаа шүү дээ. Яг нэг хостой болохоор хүмүүс илүү нөгөө хүндээ одоо Тичкагийн хэлж байгаагаар тий золиос гаргаад ч юм уу эсвэл тэр хүний төлөө зориулж байгаа тэр цаг хугацаа одоо тэр өөрийнхөө дуртай зүйлээс татгалзах тухай яриад байна тий. Гэвч зүйл миний ажиглаж байгаагаар бол ингэж ойлгоод байгаа шүү дээ. Тэр зүрх хостой байхыг хүсээд байгаа нь бол одоо тэр хин нэгний зүрхийг хайрлах гэдэг байгаа. Хосоороо амьдраад одоо яг хосын амьдрал үүсгээд ингээ явахаар тэр дунд гарч байгаа тэр асуудал бол тэр нэг зүрхнээс гарч байгаа биш. Яг өнөөдрийн бид хэдийн одоо амьдралын хэрэгцээ одоо сурах хэрэгцээ ч гэдэг юм уу олон хэрэгцээтэй бас хамаатай ах. Гэхдээ миний харж байгаагаар бол хослон амьдрна гэдэг байгаагийн тэр хос гэдэг байгаагийн утга учир нь бол хоёулаа яг юм гэрийн хоёр баган шиг тэнцвэртэй байх хэрэгтэй. Хин нэг нүгэ ингээ одоо хэдүүлээ гэрийн багнаар бодъё л да тий. Гэрийн баган жишээлбэл нэг рүүгээ налсан ийм хэлбэртэй ч юм уу тий. Эсвэл хоёр тишээ ингэсэн байвал гэр маань нөө хэр тогтвортой байх вэ гэж тий. Тэгэхээр яг нөгөө хоёр багантай адилхан хоёулаа адилхан зэрэг нөө параллел орчих хэвээр тэгжээж илүү нэгнийхээ зүрхийг ойлгодог тий нэгнээсээ хамааралтай биш байх юм шиг санагдаг. Яг нөгөө яг миний хувьд бол ингээл амар хосороо ингэж удаан амьдрал ч юм уу тий
Эсвэл яг одоо энэ амьдралыг бас сайн мэдгүй байна л да. Одоо жишээлбэл хин нэг төлөө өөрийнхөө сайн зүйлийг золиослно гэдэг нь бол бас тийм яг одоо ингээд төсөөлөхөд бол бас бэрх байна. Магадгүй одоо нэг хүнтэй ингээд уулзраа тэр хүний жаргал зовлон сонсоод хамтын амьдрал үүсгэлээ гэж бодоход миний зүгээр бодож байгаагаар бол яг хоёр баган шиг яг зэрэгцээл орших хэвээр. Тэгээд яг асуудлаа ярина. Хин нэгэн рүүгээ хитрхи яг ингээд гэр бүлийн олон найзуудын олон асуудал тэр ингээд ярьдаг л надад хүмүүс ирж жаргал зовлонгоо ярина. Яг үндэ би тэдэр зөвлөгөө өгдөг зүгээр л жаргал зовлонгийг сонсдог гэх юм. Тэгэхээр миний зүгээр ажиллаж байгаагаар хосууд ер нь хин нэгэндээ хитрхи их тэгэж найдаж итгэл найдвар хүлээл гэж ч юм уу тэр хүнээс айгүй юм хүлээх ч юм уу эсвэл өөрөө тэрний төлөө айгүй юм ингээд золиослох нь өөрөө эрүүл бус харилцаа юм шиг санагддаг аахгүй. Тэгэхээр хосоороо байна гэдэг бол хоёулаа лаг байх хэрэгтэй гэдэг шиг яг л хос баган шиг байх хэрэгтэй. Тэгжээж нөгөө харилцан бие биендээ дэм болно гэхээс хин нэг рүүгээ ингээд наалж унаад ч юм уу эсвэл тэр хүний төлөө одоо ингээд хоёулаа л юм байх хэрэгтэй гэдэг нөгөө баган маань юм болчих юм бол амьдрал бас аюу тэнцвэргүй. Тэгээд дараа нь нөгөө одоо тэр хос биш байлаа ч гэсэн айгүйх нөгөө одоо hurt болж үлддэг ч юм уу ийм зүйлүүд аюух ажиглагддаг шүү дээ. Тэгэхээр миний зөвд бол хос гэдэг бол яг шууны хоёр далавч шиг яг энэ тэнцвэрхэн байх хэрэгтэй л гэж үзэж байна. Тэгээд нөгөө далавчгүй шуу байвал ямар байх вэ те. Тэгэхээр өрөөс нь далавчтай ниснэ гэдэг чинь бас л асуудал юм байна. Тэгэхээр одоо хоёулаа нэг өөр далавч олон байгаа. Гэмтэлтэй ч хамаагүй. Тэгэгтэй хамаагүй дууссан шүү. Харин тийм ээ. Нисмээр нээштэй. Гайхалтай гасиг мар ингэ яг тавах нисгүй байна. Тэгээд бодсон байгаа юу юм. Гайгийн хувьд сайн миний асуултанд тэр миг нь хаалттай байна. Sorry. Сая дичка ярих гэдэг авшигсан гараа өргөд. За миний хувьд гэх юм бол дичка дэмгэдэ санал нэг байна. Яг л миний түрүүний ярьсантай адилхан анханасаа л ерөөсөө хийндэ байгаар нь л хайрлагдах байгаар нь одоо биеийн хүсэл сонирхолтой шүү. Тийм ээ. Одоо жишээ нь эргэн тойрны хэд одоо сонсогдчихсэн жишээнүүд гэх юм бол нөхөр нь PC тоглох дуртай ч гэдэг юм те. Тэр шиг нөгөө компьютер дээр тоглох дуртай. Тэр өөрийнх нь хобби байгаа дээ шүү. Бас нэг нь те. Тэгтэл эхнэр нь тэрийг тоглохгүй гэдэг ч юм уу. Тийм ээ. Тэгээд одоо нэгнийхээ бас тэр чинь бас хүний хүсэл сонирхол байгаа шүү дээ. Тэрнийг анханасаа л за энэ бас одоо миний хобби юм шүү. Бүр ястар жинхэнэ уг үнцээсээ л хин эндэ байгаараа хайрлагдал байгаараа хүсэл сонирхлоо анханасаа ярилцаад л тэгж харилцах юм бол одоо салалт ч гэсэн байхгүй байх ч юм билүү тийм ээ. Юм яаж мэдхүү. Тиймэрхүү бодолтой антич гэдэг саналтай байна. Тэгээд та тэрээс санал нэгдээд байхаар ч юм одоо яг яах юм. Дөрүүлээ ингэж яриад нэг юм дээр амар санал нэгдээд байж болохгүй шүү дээ. Араа эсрэг өнцгөөс нь ярих юм байна уу? Би юу одоо энэ дээр нөгөө надад нэг санал байна заяа. Одоо тэрний үг гэхээр саяны хотод эхэлж байгаа харилцааны хувьд баггүй юу? Тэгэхээр нөгөө өнцгөөсөө гэхээр нэгд ихэлсэн харилцаа одоо нэгд гэр бүл зогсон бол үр хөвгтэй болчихсон болов сонголтгүйгээр тэр одоо хүсэл мөрөөд зорилго гэдэг юмудаа ингээд өөрчлөөд өөрөө тийш явах гэдэг юм аа ингээд огцолдуулах хэрэгтэй. Ягаад гэвэл нэг үүрэг хариуцлага гэдэг юм байх хэвээр. Тэгэхгүй ингээд гэглэл 5 жил заснаа 10 жил заснаа би ийшээ сачмаар ийсэн чинь чамайг юм гэж мэдээгүй. Анхнаасаа мэдгэн яасан тэгвэл одоо нэг мэдээгүй болоод энэ хүртэл явсан болов тий. Хүүхдтэй болоохгүй окей хамаагүй тий 10 жил нэ 20 жил нэ хамаагүй өөрөөс замыг хүж болно. Тэр дунд чинь ингээд тойрын үүрэг хариуцлагыг ингээд үүрэг нэг хүн гараад ирсэн шүү тий. Тийм асуудал үүсэхгүй тулд хин хоорондоо ярилцж байгаа тэний өөрчлөлтмөр тий одоо нэг нэгийг базаас эсвэл хин жоохон зайлаас гаргаад мөрөдлөө жоохон өөрчлөөд ийшээ явчихсан бодлоо за хоёулаа нэг тийшээ өөр зүг рүү би чинь зүгээр орхи чийш над зүгээр орч хоёулаа нэг энэ зүг чи айтай тийм нэг жоохон орцоос өөр нэг зүг чи олоод хоёулаа бие байх боломжтой замыг шин замыг сонгох тийм шин зам сонгодог. Миний зүгээр ажиллаж байгаагаар яг Европод бол нөгөө хүмүүс ч бас гэрлэлт их орой. Яг Монголд одоо ажиглагдаад байгаа нэг зүйл чинь нөгөө хосуудын дунд айгүйх асуудал үүсээд байгаа. Тэд нар ингээд хосын харилцаанд орж тэ удаан хугацаанд өөр хүмүүстэй уулзаагүй ч юм уу эсвэл хитрхи эрт гэр бүл төлөвлөөд ингээд гэр бүл болцсон ч юм уу тийм хүмүүсийн ингээд асуудал нь одоо энэ Монголын нийгэмд одоо бол амар их байна шүү дээ. Яг тэр нь магадгүй ингээд олон залуучууд гадагшаа явж ажил хийж байна тэ.
одоо дан эмэгтэйчүүд нөгөө ээж нар ингээл хүүхдүүдэд хараад урдчихж ч гэдэг юм уу. Яг нийгмийн асуудалтай холбоотой байгаа хэдий ч гэсэн миний нэг ажиллаад байгаа зүйл юу вэ гэхээр тэр хүмүүс хүнтэй хос болж амьдрахын тулд тэр хүнд юу хэрэгтэй вэ гэдэг нэгдүгээр тэр боловсролын системд ерөөсөө тийм байхгүй шүү. Одоо жишээлбэл 10 жилийн хүүхдтэй үерхлээ гэж бодъё тий. За би краштай боллоо, үерхэл үүсгэлээ. Тэгвэл яг энэ харилцаанд байхдаа би ямар байх ёстой тий. Тэр хосын харилцаа гэж яриад байгаа зүйл орохоос өмнө ядаж тэр үерхэл дээр би одоо үерхэж байгаа охины хувьд хүүгийн хувьд ямар байх ёстой гэдэг ч тэр ойлголт байхгүй. Тэгээд үерхэж уужгаал за өөгүй юм байна гэж одоо нэг нь хэтэрхийх нөгөө хүндээ найдах ч юм уу тэрнээсээ айгүй эмзэг болж үлдэх ч юм уу. Яг нөгөө янз бүрийн олон судалгаан дээрээс уншиж л байсан л да. Эмэгтэй хүн айгүй хатуу байдаг. Тэгээд тэр хин эмэгтэй хүнийг хатуу болгодог вэ гэхээр эрчүүд гэл нөгөө муу нэртэйгээр эрчүүдэл ярьдаг. Гэтэл эрчүүдд ч гэсэн тэр боловсролыг олгодог тийм систем байхгүй. Тэд нар ч гэсэн те магадгүй одоо яг ямар хүн хүсэж байгаа тэр хүнтэй ямар байх ёстой юм. Эсвэл нөгөө эмэгтэй дотор айгүй романтик залуу төсөөлөл ч юм уу. Эсвэл эрэгтэй нь айгүй халамжтай бүсгүй хүсээд ч юм уу. Ингээд ойлголцохгүй зүйлүүд айгүй байдаг ч юм шиг. Яг ингээ амьдарч интернет нь гацсан тий. Тэгчээ одоо би явахгүй болохгүй хэвчээ. Тэгэхээр би нэг хэдийн юм хэлээд төрүүлээ гарчсан юм даа гэж бодлоо. Угаасаа одоо цаг дууссан. Тийм. Хосын харилцаа гэдэг юм уу хүмүүс заавал хостой авах юм шиг ингээл 90 тоног хүн болгон хостой болоод хүн болгон хүнтэй зугаал хүн болгон найзуудаа найзхантай байгаад тахаар ингээд ганцаараа үлдээд байгаа юм шиг надад хостой хосгож яарад идэг. Гэхдээ буруу хүнтэй хос болоод буруу амьдрал төлөвснөөс ганцаараа байсан бүр хамаагүй дээр илүү азаргалтай амьдрч шүү. Тэр зүгээр нөө хосын харилцаа эхлүүлэхээс өмнө нэг амар сайн таньж мэдэх хэрэгтэй. Буруу хүнтэй ихтэй амьдралаа зүгээр л амьдрал хийж там болгоно. Зөв хүндээ сонгочих юм бол амьдрал яг л яваад ш. Өдөр бодно өдөр болох байсан тийм гэдэг шиг ингээд азаргалтай амьдрал. Тэгэхээр маш сайн ярилцаж ойлголцож нэг нэг сайн таньж мэдээд тэгээд амар хүнээр тэр хосын харилцаа удаан үргэлжлэн. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За саяны хосын харилцаан дээр би нэг өөр дээрээ тооч хүн ярьж байгаа чи би одоо хурамрага яах вэ гэж бодлоо сая чи. За саяны хосын харилцаан дээр болохоор өөр дээр би нэг юм жижигхэн жишээ ярих гэж бодож байна. Би хамгийн анх бэлгүүмтэй дөнгөж танилцаад удаагүй байж хад би ерөөсөө л нөгөө миний өөрийн үзэл баримтлал би гадагшаа авч сурна гэд аюух тийж ярьдаг байсан байхгүй. Тэр маань ч гэсэн ингээд бэлгүүний толгойд бүр төгжигдсэн. За гаяа гадагшаа авч сурна шүү тий. Тэгэл би ярьсараа байгаа л бид хоёр одоо жил гарам хамт амьдэрсны дараа би гинт явахаар байсан. Би явнаа сурнаа л хэлдэгсэн. Тэгтэл бэлгүүний наваг ерөөсөө л нөгөө өөрөө толгойдоо хүлээгээд авчихсан маа штэ. За нэг зөвхөн маань гадагшаа авч сурна шүү гэд. Тэгэхээр намайг явна гэж ямар ч бит хоёрын оронд одоо чамайг явуулахгүй одоо чи битээр явах юм бол салнаач гэдэг юм уу те амьдрал дууснаач гэдэг юм ямар нэгэн тийм зөрчил үүсэхгүйгээр би төрүүлээд явсан. Тэгээд бит хоёр одоо бэлгүүний араас ирээд бит хоёр бас энэ амьдралаа үргэлжлүүлээд явж байгаа. Яг тэрэн шиг л одоо тийм л одоо жишээ байна да. Хин дээр хүнд одоо би нэг амар амьдрал заах гэдэг юм шиг тэрэн шиг техник энэ төр гिचгээд тэгэхээр ерөөсөө надад тохиолдсон жишээ гэх юм бол тийм байна. За одоо хоёрхан алцсан өөр юу ярих вэ? Хоёр та ярил та. Хоёр нь үлдсэн байгаа юм шүү нөө. Ганц би хоёр нь гараа авсан байна шүү дээ. Одоо тэгвэл хоёулаа ганц бичүүд юм уулахгүй. Бичгагийн хэлж байгаа нэг талаараа зүг байхгүй те. Муу одоо муу хүн гэхээс муу хүн гэж байхгүй шүү дээ. Бүгд л сайн талтай муу талтай хоорондоо тохирохгүй хоёр хүн уулзраад одоо ингээ илүү бэрхшээлийг туулаад ингээд зовж амьдэрснаас тий бараг ганцаараа амьдэрсэн дээр шүү гэ. Бас нэг фэйсбүүкээр нэг үг яатсан үстэй. Эмэгтэй хүн юу гэдлээ тэр чинь эмэгтэй хүн ганцаараа жаргах гэж хүнтэй суудаг болохоос зовхыг ганцаараа чадна яшгил байна гэж нэг үг яваад байдаг шүү дээ. Тэр өнцгөөс нь харахаар яг уу тэмч гэсэн бас яг ингээд миний бас нэг бодоод ингээл single moms гэл ингээл би өстэй хүчтэй байна. Single mom-ыг хүн болгон дэмжээл те. Бараг тэр нь давуу тал юм шиг болж байгаа хгүй зарим тохиолдолд. Тэр дээр би амар эсрэг байр суурьтай байдаг. Тэр
single mom ингээд давуу тал болоод яваад байгаа юм шиг нийгэмд харагдаж байгаа нь айгүй буруу юм шиг те. Яг эсрэгээрээ тэр single mom болохгүйгээр одоо нөхөртөөгөө тисэж үлдэж чадаад өөрийгөө золиослоод тэр явж байгаа эмэгтэй баг илүү хүчтэй байгаад байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр чи тэр хүн чинь эсрэгээрээ чадахгүй манай болиолыг бууж өгөөд хайцсан байж шүү дээ. Нөгөө талаас нь харах юм бол надад тэгээд санагдаж байна. Нөгөө талаас нь харах юм бол яг эсрэг талаас нь харах юм бол маш их төвчээрээ гаргаж ийн гэдэг чинь тэр эмэгтэй хүнээс асар их ухаан бас дээрэс нь хүч гарч ийна гэсэн. Хүч чадaltaй байна. Талаасаа. Тэгэхээр single mom-ыг хүмүүс юу гэж хардаг вэ гэхээр хүчтэй байна, зоригтой байна, тийм ээ. Чиний болцов энийг ингэж орхиод чи ганцаараа амьдралыг авч явж гэн эдгээр гэж тэр хөнгөн амьдрал болчихин гэд айгүй. Тэрийг айлуу давуу тал болгож харуулад би өстэй хүчтэй би бол single mom гэд ингээд тэрийг ингээд хостой хүмүүс магадгүй зарим хостой хүмүүс чинь заримдаа ингээд зовж байгаа шүү дээ. Одоо янз бүрийн бэрхшээл гарч ирээд тэгэхээр тэр нь ингээд бараг за би бараг single mom байсан ч дээр юм уу гэдэг тийм зарим мессежийг бас илүү өгөхгүй байгаа юм шиг санагдаад тэрэн дээр бас жоохон эсрэг байртал сураас нь ярьлаа л да. Одоо тийчгээс үгүй гэж орж ирэх. Миний нөгөө модем унтраад тог унтраад ирэх шиг боллоо. Тэгээд сая жоохон техникэл ишүү гарчлаа. Тийм яг үнэн шүү. Би наатаа чинь тухай ярих гэжсэн байхгүй. Тэгэхээр нөгөө одоо энэ залуучууд бас аягүйх нөгөө нийгмийн одоо амьдрал чинь ийм зүйл төтлөөд биш та хуучин бол тийм зүйл байгаагүй одоо тэр гэрүүл садалт мадалт гэл амирх байгаа. Тэгэхээр миний харж байгаа зүйл бол эднэрт нөгөө нэгдүгээрт яг тэр нөгөө амьдрал заавтар гэдгүү гэдэгтэй адилхан боловсрал одоо энэ ядаж оюутан байхад тийм 10 жилд байхад эсвэл альбан бос боловсрлооч гэсэн яг энэ хүүхдүүдэд тэр гэрүүлийн боловсрал олгодог байх ч өөрөө амар чухал. Тэгээд хүүхдүүд одоо жишээ нь үерхэл хайрыг амар нэг романтик зүйлээр төсөөлдөг байх ч юм уу тий. Тэр зүйлүүдээр дээр надад зөвөр айгу учир дутагдaltaй хүмүүс ч гэсэн аюут гэдэг баг. Өө ядаргаатын одоо баг ингэж авч яхаар ингээл баг ганцаараа байвал амар ч юм уу гэдэг ч юм уу. Би тэгээд айгу олон найзуудаа бас хэлтгэлтэй. Ганцаараа байна гэдэг чинь ердөө сайхан зүйл биш. Та нар намайг сайхан байна гэж бодож байна үгүй. Аль нэг талаар нөгөө шуу хэлсэн шүү дээ тий. Ганц далавчтай бол хаа хүртэл нисэх вэ? Тэгэхээр мэдээж хос далавчтай болж илээж илүү хөндөрт илүү хамжилтанд хүрнэ. Тэгэхээр яг залуучууд бол тэр асуудал байгаа ч гэсэн тэр нь өөрөөсөө бас эргээд айгүйх аж аргалтай. Чин амар их дурсамжийг бүтээж байна. Айгүйх нөгөө хүчин чармаалт бас гаргаж байгаа тийм. Тэгэхээр тэр хүний амьдралын эцэд юу гэдэг вэ? Тэр хүнд айгүй гоё дурсамж үлддэг тийм. Тэгэхээр тэр хосоороо байж хамтын дурсамж гэдэг чинь бол үнэхээр гайхалтай зүйл. Тэгээд илүү сайн одоо яг бидний яриаг сонсоод авах гэхийн хонор хамтгал ахал та. Би гэхдээ ер нь бол хүмүүсийн инээсээ хитрхи тийм хараад бас хоёулаа яг тэр баган шиг тийм зүртэй байх хэрэгтэй гэдэг дээр санал байна. Окей. Тэгэхээр яг нөө бид нар ингээд энийг YouTube байршуулж байгаа болохоор янз бүрийн хүмүүс олж сонсч магадгүй биднээс ингээд өөр үзэл бодолтой байж магадгүй тийм. Ирчүүд бас сонсоод тийм. Энэ бол одоо юу штэ бидний үзэл бодол бидний өөрсдөө л ингэж дурсамжаа хадгалж үлдэж байгаа явдал магадгүй бид нар одоо дандаа 30 гаруй насныхан байна те тэнгүүд магадгүй 40 гаруй болоод амьдралыг яаж харахын хосын харилцааг яаж харахын гэдэг өөр 50 гаруй болохоор бас яаж харахын гэдэг өөр бид нар 20 гарантайдаа ямар яаж харж байлаа да те тэгэхээр магадгүй 10 жилийн дараа дахиж энэ талаар яриул илүү сонирхолтой байж магадгүй ч санагдлаа. Арай өөр өнцгөөс Ярэ өөр өнцгөөс гарах тийм. Ээж маань саяхан надад бас тэгжсэн. Аав бит хоёр нь ханилаад одоо 40 гаруй жил болжээ. Уг нь энэ жил гарсан бол 42 жил болох байж гэх тийм. Тэгэхээр хосоороо тэр олон жилийг ингэж хамт туулна гэдэг нь надад үнэхээр гайхалтай санагддаг. Тэгээд би магадгүй одоо ингээд яг хостой болоод ингээ амьдралаа ч гэсэн илүү их амьдралын ухаантай илүү тэр нөгөө урт удаан хугацаанд яаж тэр хосын харилцааг тогтвортой байлгах вэ гэдэг тал дээр ч гэсэн стил одоо ингээл бас мэдээлэл дутамгал байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм хосуудад зориулсан яг олон зөндөө олон подкастууд байл ингээл яриад байна. Тэдрийг ингээд сонсохоор яг оожиг хэлж байгаатай адилхан насныханд өөр хэрэгцээ байгаа. Тэгэхээр бид нар 18 хүрж байгаа хүүхдүүд юу ярих юм те 28 хүрж байгаа хүн юу ярих юм 38 хүрж байгаа хүн юу ярих юм тэр болгоом чинь сонсож байгаа хүмүүсийн хэрэгцээнээс болоод өөр. Тэгэхээр магадгүй бид хэд ингээд дөрвөн өөр өнцгөөс ярихаар бас дөрвөн өөр хүмүүст нэрээ тийм гэж хуржиж болох юм гэж одоо өнөөдөр илүү хосын сэдвээр ярьж байна л да. Бусдаар яг ингээ хостойгоо амар удаан хугацаанд амьдарч байгааг үрнэ яг хосууд гэд ярихаар бас айгүй
сонирхол байт юм байна. Тийм ээ. За тэгэхээр хэдүүлээ цаг ингээд дуусж байна. Ер нь хос гэсэн сэдвээ өндөрлөөд нэг төгсгөлийн үг хэлэх үү? Тэгэхээр миний зүгээр харж байгаагаар бол хосоороо хамтараалаа шүү. Тэгэхээр одоо хүн болгон хостоо олж нөө зүрхнийхээ ижил хосыг олох гээд байгаа шүү дээ. Тэр чинь нэг яг нэг хүнд амар одоо нэг хүмүүс ингэж байгаа шүү дээ. За уг нь би тэрэнд хайртай. Тэгсэр нэг тэгж болохгүй байна ч юм уу. Эсвэл аль хэдийн нөгөө хайгаад байгаа хүн өөр хүнтэй болцож байх юм уу? Иймэрхүү өдөр ингээл хүүхдээ явдаад одоо 10 жилийн хүүхдүүдэд байна. Манай найз үеийнх нь ч гэсэн аюух тийм зүйл байдаг. Тэгэхээр миний харж байгаагаар бол яг хослон амьдыг гэж шийдсэн бол хосууд хамтараалаа байх хэвээр. Тэгэхээр хоёр биенээ яг л хос баган шиг дэмжиж төшдөг байх хэвээр. Залуучууд яг энэ талаар бас аюух мэдлэг мэдээл хоримтлуулж байгаа асуудлаа хамтаараа шийддэг байгаарай л гэж хэлмээр байна. Хосооролаг байхын төлөө тий. За гай гэв. За миний хувьд яг л нөгөө нэг түрүүнээс хойш ярьсныгаа бас ярина. Гэхдээ тэрнээр бас нэг юм нэмээд хэлэхэд нөгөө нэг одоо анханаас нь байгаагаар нь хайрлахын тулд одоо хин нэгний зөвлөгөө ч юм уу тий. За танай найз залуу чи ийм юм аа, танай эхнэр чи ийм юм аа, гадаад төрхний байдалтай ч юм уу. Эсвэл одоо хин нэгний муулалт ч юм уу. Хин нэгний зөвлөгөө бол одоо чамд бол огтхон чамаагүй чи тэр хүнд хайртай бол тэр хүнийг байнга нь хайрлж байгаа. Хоёрын хоорондын хосын амьдралын харилцаал хоёрт нандин болохоос ш хин нэгэнд харагдах өнцөг ерөөсөө ч хамаагүй гэдгийг бас одоо эргэлзэж байгаа хосууд байвал тийм ээ. Энийг бас ингэж хэлмээр байна. Тэгээд дээрэс нь гэх юм бол одоо хосууд маань гэрүүлүүд маань хоорондоо нэгэндээ үнж байдал үнцэн гэдэг зүйлийг хамгийн их нэлээд яваарай л гэж. Тэр гайг хэлээ да. Зөвлөгөө биш шүү. Гайгээс дүгнэхэд бусд нь хамаагүй. Та хоёр өөрсдөө л болж ивэл болоо. Yes, яг тийм. Зөвхөн өөрсдийнхөө л хоорондын хайрын харилцаагаа л нэг нь хамгийн чухал шүү л гэдгийг хэлье. Хинд яаж харагдчих огтхон ч хамаахгүй гэсэн. Яг үнэ. Окей, миний хувьд бол ерөөсөө зовлонч бай, жаргалч бай аль алийг өөртөө аваад хорон мөч бүрээс аз жаргалыг мэдрэл гэж хэлмээр байна. Тэ? Тэр чигийг хорон мөч бүрээс аз жаргалыг мэдрээ. Тэр чигийг хэлсэн шиг зовлон өөрөө буцаад жаргал авах тохиол миний зовлон өөр хүнд жаргал агаахгүй тий. Хостойгоо маргалтаад байж байгаа нь хүртэл жаргал агаахгүй. Тэгэхээр хорон мөч бүрээс аз жаргалыг мэдэрцгээе. Тийм шүү. За баярлалаа, маш сонирхолтой байлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Энэ гайхалтай өнөөдөр анхны өдөр өсөө бодоод бясалгал хийгээрэй. Тий энэ онцгой 180 жилийн тохиолдол. Энэ онцгой өдөр бас их гоё бэлэг тэмбэрэлтэй. Их гоё сэдвээр тийм ээ. Хосын сэдвээр ярилцлаа. Маш гоё сэдв байлаа. За дараагийн хавцаар уулзцгаая. Баярлалаа. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай сайн өнгөрүүлээрэй.